биеийн сургуульд 2 дахь жилдээ сурж байгаа. Манай сургууль юугаараа ашиг холбогдолтой вэ гэвэл жоохон гэр бүлээсээ тусгаарлагдаж энэ сургуульд ирж суралцдаг байгаа. Өөр орчинд сурдаг болохоор гэр бүлийнхэн жоохон манай хүүхэд энд сурч чадах болов уу эсвэл би өөрөө энд сурч чадах болов уу гэж жоохон имиж жоохон айдастай байдаг. Эндийч гэр бүлээсээ холдохоор өөр ирэхгүй бие тааж суралцдаг. Тэднээс нэг айж имээгээд авах хэрэггүй. Ойр хавьд чинь маш олон багш нар, сурагч нар, чиний найзууд маш олон байгаа. Тэр бүх хүмүүс чамд гэр бүлшгээ хандаж нэгэсэнд бол чи өөрөө тасан зохицоод нэг сурчнаа гэсэн. Сургуулийнхаа хамт олонд баярлаа. Энэ сургууль би төгсөн төслөө сурна гэж бодож байгаа. Баярлаа. Би энэ сургуульд 3 дахь жилдээ сурж байгаа. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн. Хөдөө орон нутгаас шилжиж ирэхээр яг яах вэ гэхээр бос хүүхдүүд 7-2 гэж явдаг бол манай хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд бол 21-7 гэж явдаг. Манай сургуулийн давуу тал гэх юм бол багш нартайгаа илүү ойрхон. Тэгээд 21-7-гоороо явах юм бол хагасаа бүтсэн үлдэхтэй үлдсэн багш нараасаа илүү давтлага юм уу эсвэл ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Би анх ирэхэд амар нээлттэй бус тэгээд дотгошоогоо хичээлдээ амар хоцрогдолтой ирсэн. Тэгээд ирээд багш нартайгаа илүү дотн найз нөхөдтэй, шинэ найз нөхөдтэй болоод айгүй нээлттэй хичээлдээ айгүй сайн болж байгаа. Одоо 9-р ангийн болохоор шалгалтуудаа өгөөд улсынхаа шалгалтуудыг өгөөд явцсан. 9-р ангиа төгсөөд дараа 10-р ангидаа IGCSE-ийнхаа шалгалтандаа одооноос ингээ бэлдээд эхэлж байгаа. Энэ сургуульд хамгийн том давуу тал нь IGCSE-ийн шалгалт, Кембрижийн шалгалт, тэгээд дээрэс нь нөгөө Кембрижийн хөтөлбөртэй гэдэг талаасаа англи хэлээр хичээлүүдээ илүү давмгаал сурна. Тэгээд 12-оо төгсөөд илүү мэргэжлээ сонгоход тэгээд гадаад дотоод явж сурахад илүү тохиромжтой. Манай сургуулийг зорж ирж байгаа хүүхдүүд, шинэ хүүхдүүдтэй манай сургууль ерөөсөө ар гэрээсээ хол бие даагаагүй би одоо яах бол тэгээд дотгошоогоо би анх ирж хахад дотгошоогоо одоо би яг очиод яах бол ар гэрээсээ хол гэсэн бодолтой ирсэн. Ирээд бүр шал өөр болсон аахгүй. Тэгэхээр тийм ямар ч айдас байхгүй энд маш олон тийм нээлттэй хүмүүс байгаа. Манай сургуулийг сонгож ирж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд манай сургууль бус сургуулийг бодох юм бол айгүй давуу талтай, бие дааж сурна, бусдад харьцаж сурна. Тийм учраас манай сургуулийг сонгож ирээрэй.